Хуучин гэрэн дээр тэгвэл Тэнгэр бурхан тэгвэл бид нартэй хэрхэн хандж ирсэн талаар бид нар тэгвэл сая мэдэж авлаа. Үнэхээр Тэнгэр бурхан бид нартай маш гоё боломжийг өгсөн. Бас нээлттэй тэрхүү замыг бас нээж өгсөн юм аа. Тэгвэл жинхэнэ хүн болоод ирсэн Иесус Христ маань тэгвэл бид нартай хэрхэн үлгэр дүрээд үйлчилсэн бэлээ. Тийм. Есүс бидэнд адил мах бодтой хүн болоод багасаа эцэг эгтэйг хамт сүмд очоод байрыг тэмдэглэсэн нь Библиэлд гарч байгаа. Есүс тэмдэгнийг алдсан нь мэдчих байна. Тий байрыг тэмдэглэхээр явхаар. Бас шавьнараатэйга дээгүрэн хөрөгийн жог байрмаар байсан гэд их хүссэн гэдгийг илэр хийсэн. Тэг юудэчүүдийн уламжлалаар ирж байсан Тэнгэр Авраам лээсэн тийм байрагт идэвхтэй оролцсон нь бадтай байна. Бас Үүнээс бас маш чухал эрхэм болсон маань одоо дээгүрэн өрх баяр буюу Пасха тий. Есүс өөрөө дэлхийг үхэл болон гэм нүглээс ангижруулах тэднийг үнээс аврахын тулд хийсэн нь өмнө байсан хүүчийн дээгүрэнгөө баярыг шинчилсэн юм. Өмнө хүрээгийг нятлаад үнийг тахилбаргон өргөсөн бол ийм дээгүрэнгөө баярыг шинчлээд өөрийгөө тахилбаргон өргөсөн дээгүрэнгөө баяр баргасан юм аа. Тэгээ Есүс ингээд өмнөөс байсан тийм баяруудыг сайн хэрэглэн үнийг шинчлээд яг гол тийм баяруудаар баргасан юм аа. Өмнө бол одоо хүн төртөн бид нэр өөрсдийнхөө зүгэл ямар нэг зүйлсийг материал зүйлсийг бэлдээд дахил болгон өргөдөг байсан бол энэ удаад Иесус Христ өөрийгөө дахил болгон өргөснөөр өмнөх байсан тэр бүхий зан үйл тэмдэглэл зүйлсүүдийг өөрлөгөө чиглүүлж байгаа. Өөрөө хамгийн гол цөм болж ирж байгаа. Энэ маань бол Пасха буюу дээгүр өнгөрөх баяр өдөр юм аа. Тийм. Есүстэй баярлалаа.